Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхий дахинд тулгараад буй тулгамдсан асуудлуудын нэг юм. Сүүлийн хэдэн 10-нд дэлхийд даяар асар хурдтай явагдаж байгаа энэ өөрчлөлтөд дасан зохицож чадахгүйгээс үүдэн олон сая хүн амьдралын хэв маягаа өөрчлөх, амьдрал ахуйгаа авч явж чадахгүйд хүрч байгаа юм. Монголчууд бид уур амьсгалын өөрчлөлтийг хинээс ч илүү мэдэрсэн. Өвөл уртсаж, өмнөхөөсөөч эрсдэс болж, зун нь богиносон гангачиг илбэгшжээ. Бэлчээр хомсдох болов. Монгол орны агаарын температур дэлхийн дунджаас хавьгүй хурдтайгаар нэмэгдэж байгаа. 1940 оноос хойш Монголын дундаж температур Цельсийн 2.1 градусаар нэмэгдсэн нь дэлхийн дунджаас даруй 2 дахин өндөр үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ мөнх цэвдгийн талбай багасаар байгаагаас үүдэн хөрсний чийг буурч, шимтгижэл доройтон, усны нөөц багасж, гол нуур олноороо ширгэж байна. Гэтэл усны хэрэглээ нэмэгцээр байдаг. Уур амьсгалын өөрчлөлт нийслэл Улаанбаатарт хүчтэй мэдрэгддэг. Хатуу хүйтэн өвлөөр иргэд нэг ялангуяа хотын захаар оршин суугчид нүүрсдүүлж дулаацхаас өөр аргагүй болж байгаа юм. Үүнээс болон нүүрсний цахилгаан станцуудаас үүдэн Улаанбаатар хар утаан хүчлагтай болсон. Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдрал ахуйд гүн нөлөө үзүүлдэг. Хөдөө мал сүрэг хорогдож, малчдын амьдралд оройтож байгаа бол хотод хүмүүс эрүүл мэндээрээ хохирч, хортой агаараар амьсгалж байна. Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарлал зэрэг зүйлсүүд нь одоо ингээд дэлхий дээр өдөр тутам ингээд банд болж байгаа зүйлүүд шүү дээ. Ихэвчлэн уур амьсгалын өөрчлөлт дандаа хүмүүсийн тийм гадны төлөөтэй байдаг хойдвол хүмүүст хайлаал тэгэл ингээл цэвэр усны биднээс хомсдолд орох аюултай. Хүмүүсийн амьдралын буруу хөвшилээс аюулчлал яа тэр ингээд одоо ч гэсэн манайхан хаяа тэгдэгтэл ингээд гэрлээ өсө онтраадаггүй юм юмаа ингээл ил задгаа хаяхгүй нэг тиймэрхүү байвал ер нь бол аюул шийдэх юм шиг надад санагддаг. Тог цагтлагаа нь ер нь хүн болго айл болох хэмнэж амьдрах л ёстой. Тэгвэл яг дэлхийд илүү дэлхийн дулаарлалтай дэлхийн янз бүрийн уур амьсгалын өөрчлөлтөд бага хувь нэмрээ одоо оруулж байгаа хувь нэмрээ багасгах л. Би хэмхээ аюулчид ингээл оцоолгонд ингээл юм салгаад хэргэлдэг. Гэхдээ нөгөө юм ахварын дандаа ингээд толдож өгöd. Тийм болохоор тэгээд уус ингээд байлгахаас аргагүй болчдөг. Тэгээд тэнийг хадгалчдаг. Тэгээд өөртөө манай гэр болохоор ингээд тоостой. Нөгөө нэг юм уутан тоостой. Бид маш үр дүнтэй бөгөөд шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй. Ийм ч учраас засгийн газар олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр ногоон хөгжлийн бодлого боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Ногоон хөгжил, ногоон эдийн засаг гэж ярьж байгаа. Тэгээ энэ маань одоо яг инженеэр ойлгол юу гэхээр ерөөсөө бид нар байгальтай ээлтэй аж ахуй эрхлэх. За тэгэл одоо ялангуяа хүн ам ч гэсэн хүмүүс ч гэсэн өөрсдөө эргэн хүн ч гэсэн өөрөө бас байгальтай ээлтэй үйл ажиллагаа эрхэлж одоо амьдралын хэв маяг ч гэсэн одоо байгальтай ээлтэй байх, хогоо одоо сайхан ялгаад ангилаад хайчдаг байх, хог хаягдл одоо баг гаргах тий. За эргээд одоо нөгөө уур ус одоо цахилгаанаа одоо химэндэг байх энэ бүх зарчмууд маань л бол одоо ногоон хөгжилд оруулж байгаа бидний одоо хувь нэмэр гэж үзэж болно. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээрийг хэлэлцэх, батлах явцад нь Монгол улс идэвхтэй оролцсон. Улмаар энэ оны 9-р сарын 1-нд улсын хурлын ээлжид бус чуулганаар Парисын хэлэлцээрийг баталсан юм. Монгол улс 2030 он гэхэд хүлэмжийн ялгарлыг 14%-аар бууруулна гэж тооцоолон байгаль орчин аялал жуулчлалын яамнаас дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмэр хэмээх баримт бичиг боловсруулан нэгдсэн үндэсний байгууллагад хүргүүлжээ. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, цэр одоо эрчим хүчний үйлдвэрлэлийг болоо нэмэгдүүлэх, эргээд одоо эрчим хүчний үр ашгийг болоо одоо сайжруулах. За бидэнд хамгийн их байдаг энэ түүхийн нөхцөлийн баялаг байгаа. Тэгэхээр энийг одоо боловсруулж одоо цэвэр төш үйлдвэрлэх, эргээд одоо бас нөгөө нэг те энийг одоо хийгүүжүүлж одоо хийн одоо түлш гаргаж авч энийг эргээд одоо бас халаалтанд одоо хэрэглэх мэтлэнгийн арга хэмжээнүүд Хэдийгээр олон төрлийн ажлууд хийгдэж байгаа ч үр дүн гарахад их хугацаа хэрэгтэй. Хэрэгжилтэнд хангалтгүй олон хөтөлбөр бий. Тухайлбал 2020 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 20-25%-ийг сэргээгдэх их үүсвэрээс хангах зорилтоос хол хിവэр.
Тэгэхээр эдгээр ажил хизээ үр дүнгээ өгөх бол хэмээн хүлээсээр байх уу? Өөрчлөлт хаанаас ирэх вэ? Залуусал өөрчлөлтийн дуу хоолой, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хүч болж чадна. Монголд байгаль орчноо сайжруулахад чиглэсэн цөөнгүй групп байдаг. Энд My Club-ыг жишээлж болно. 2006 онд байгуулагдсан клубын дийлэнх гишүүд нь залуус, оюутнууд. Клубийнхэн нийслэл, орон даяар мянган мод тарьжээ. Агаарын чигшил буурахын хэрээр ой хээрийн түмэр олширч, ойн бүс жил бүр тэг 146% багасж байгааг их тооцоовъя. Харин их хэмжээний мод тарьж, арчлан ургуулснаар хүлэмжийнхийг шингээгчийг нэмэгдүүлэх боломжтой юм. Залуус уур амьсгалын өөрчлөлтөд хүн бүр буруутай, бүгдийнх нь асуудал гэдгийг, тийм ч учраас хувь хүн бүр үүний эсрэг тэмцэх шаардлагатайг харьцангуй ойлгодог болжээ. Байгаль дэлхийдээ өөрөмсөг хандхад уриалсан селфи челленжүүд үүний нэгэн жишээ юм. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хөтөлбөрүүд иргэдийн дэмжлэггүйгээр урагшлахгүй. Залуус уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарлын талаар мэдлэгтэй болж, үүний эсрэг юу хийхээ мэддэг байх нь юунаас чухал юм. Монголд уур амьсгалын өөрчлөлтийн тухай мэдлэгийг түгээх болсны тод жишээ нь шинэ эрен сургууль юм. Тус сургууль 2012 онд эко сургууль болжээ. Байгальд ээлтэй хандлага, сэтгэлгээг төлөвшүүлэх шинэ эрний сурагчид. Жил бүр нэг тодорхой сэдвийн хүрээнд ажилладаг. Хог хаягдал гэдэг сэдвийн хүрээнд ойролцоогоор нэг 2-3 жил ажилладаг бол хүүхдүүд манд хог хаягдлаа ялгаж сурсан. Тэгээд бид болонгууд жил болгон найрамдал руу явдаг. Тэгээд найрамдал руу явахдаа болонгууд заавал нэг уур амьсгалын өөрчлөлтийн талаар ч юм уу эсвэл байгаль дэлхийд төсөл хэрэгжүүлдэг. Жил болгон болохоор тогтмол нэг хэд хэд үйл ажиллагаа явуулдаг. За жишээлбэл 10 сарын 10 болон 5 сарын 10-ны өдрүүд болохоор ингээд анги тус бүр нь болохоор яг өөрөөсөө гэсэн тодорхой хэмжээний газартай яг тэр хэсэгтээ мод тарьсан байдаг. Тэр модыгаа ингээд жил болго ингээд арчилж 2 удаа хавардаа намартаа 1 удаа арчилдаг. Мөн 4 сарын 22-ны өдөр эхтлийн өдөр буюу яг тог хэмнэх өдргээд 1 өдөр тоггүй сургууль дээр өнгөрүүлдэг. Найрамдлын төсөл биелэлээ болоод 3 давхарт 3 ингээд генератортой холбогдсон дуугаа. Тэгээд бидний явандаа ингээд ойрын зорилт болон энергээр болонгууд 2 давхрынхаа адилхан тогийг гаргаж авах зорилготойгоо. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тогтвортой хөгжлийн боловсрол төслийн дор 5 сургуульд хөрөнгө оруулалт хийж, улс тэргүүтээ байгаль орчны сэдвээр төсөл хэрэгжүүлэх боломж олгодог. Тус сургуулийнхан энэ жил хог хаягдлаа 50% бууруулахаар ажиллаж байгаа. 11-ээс 12 дугаар ангийн эдийн засаг газар зүүн төслийн хүүхдүүд бүгдээрээ нийлээд усалт 2030 гэсэн юм төслийг эхлүүлж байгаа. Дууг төслийнх нь хүрээнд яг юу хийж байгаа гэхээр бид нар өөртөө их сурвалжаас мэдээлэл авахын зэрэгцээ усны хэрэглээ, тэрний одоо хэрхэн өөр зүйлд хэрэггүй зүйл зарж ийн гэдгийг өөртөө үнэлгээ хийгээд тэгээд үүн дээрээ зурагт хуудас, постэр хэмтийн зүйлсүүдийг ер нь хийх эхлүүлэх ажлаа явуулж байгаа. ЮНИСЕФ-ийн онцлсончлон орон нутаг нэгжийн ийм оролцооны үр дүнг тооцоолон хэлэх аргагүй ч өрх гэр нийгмийн бүлэг орон нутгийн төвшөнд тэмцэх нь хамгийн чухал чиглэлийн нэг мөн. Хүүхэд залуусыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход сургаж, дулаарлыг сааруулахад өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулахад нь туслахыг бүгд хичээх ёстой.